Нэг залуу ядуу жүжигчин бүсгүйд найз бүсгүй нь болж дүр эсвэл түүнд $2 сая өгөхөө амлдаг. Дөрмөн даруухан залуухан гоо бүсгүйг шүтэн бишрэгчтэй айлгах төдийгүй ач хүүгээ гэрлэхийг мөрөөддөг имэд нь муухай сэтгэл төрүүлэх ёстой гэв. Жүжигчин бүсгүй өөрийгөө муу охин мэтэр дүр эсгдэгч эхний мөчөөс бүх зүйл төлөвлөснийхэн дагуу болдоггүй. 25 настай Жан бол туслах дүрийн залуу жүжигчин бөгөөд ээлжид сонгон шалгаруулалтанд оролцохоор ирж байгаа юм. Дүрдээ бэлтгэх гэж хичээж байгаа тэрээр продюсерын шаардлагын дагуу бодолт хийж гуйлагчны дүрийг бүтээхээр болжээ. Гинэт түүний хажууд нэгэн залуу машинаа зогсоогоод хаалгыг нь онгойхоргүй болтолж хахаж тавив. Охин тэр залуугийн машины хаалгыг хаалгаараа хүчтэй цохиж санамсаргүйгээр зурчихв. Тэгээд түүнийг дуудаж машинаа яаж тавиад байгаа юм бэ гармаар байна гэлээ. Залуу хэсэг зур зогсож зүгээр л өөрийгөө тойлдож үсээ засна. Залуу чихвч зүүсэн болохоор жүжигчин охины орилгыг сонссонгүй ажлаа хийхээр цааш явлаа. Охин машинаа ухраах гэсэн боловч ард нь микроавтобус ирж зогсоод түүний машиныг хаажээ. Гарч чадалгүй байсаар шалгаруулалтаасаа хоцорч продюсертэй утсаар хэрэлдэн мөнгө олох боломжоо алддаг. Хэсэг хугацааны дараа тэр залуу буцаж ирээд машиндаа суугаад явхаар болов. Бодсон бүхнийг хэлхийг хүсч байсан Жан машины араас гүйж түүний замыг хаалаа. Лео охиныг харахтаа амьдрах газаргүй гуйлагчин л гэж харж байгаа ба маш баян залуу юм. Өрөвдөж түүнд мөнгө өгөх гэсэн боловч охин түүнд хэрэггүй гэж хэлв. Тэрээр гуйлагчин биш харин дүрдээ орохын тулд хийсэн зүгээр л нүүр бодолт гэж тайлбарлаад. Жан гомдолтой байгаагаа тэр залууд хэлсэн ч хаалганы бариуланд зурагцсныг анзаараад юу гээд байгааг нь ойлгохгүй яваад өгнө. Охин уучлалт гуйх ёстой ч Лео ширтэж байгаа нь түүнийг нэг сайн чадах юмсан гэсэн хүсэл эрмэлзлийг нь төрүүлдэг. Хэсэг хугацааны дараа Жан хотоор явж байгаад нөгөө залуу кафед нэг бүсгүйтэй хамт сууж байгааг анзаарчээ. Жүжигчин бүсгүй үйлчлэгч эмэгтэй дүр эсгэн хосууд руу ойртож тэдний яриаг чагналаа. Тэр залуугийн нэрийг мэдснийхээ дараа хүүшээ чи намайг таньжин уу намайг ямар болгосноо хар гэд бүсгүйд хандаж энэ намайг хулгайлж дараа нь хайж орхисон залхигч гэж хэллээ. Даруухан жүжигчний үгэнд итгэсэн бүсгүй Леогоос шууд салж явхаасаа өмнө нүүр рүү нь аягтай ус цацав. Жан залуугийн хувийн амьдралыг сүйтгэсэн гэж итгэн өөртөө сэтгэл хангалуун байв. Залуугийн эмээн түнд сүйд бүсгүй хайж түнтэй болцуулахаар ирүүлсэн эмэгтэй байсан болохоор Лео түнд тусалсан талархлаа илэрхийллээ. Оройн Жан найзтайгаа чадлаж удахгүй өөр нэг шалгаруулалтанд оролцох болсноо хэллээ. Хэсэг хугацааны дараа тэрээр хашааныхаа чийдэн засах гэж оролдох зур ажил хэргийн асуудлаар ярилцахаар Лео ирсэн байв. Энэ залуу бол ач гучтай болохыг мөрөөддөг чинэлэг. Амжилттай эмэгтэй ач хүү юм. Тэрээр ач хүүдээ хэдэн жилийн турш таалагдах охин хайж түүнийг аль болох хурдан гэрлүүлмээр байгаа ч Лео үүнд бэлэн биш байв. Тэрээр Жан өөрийн найз охин мэд дүр эсгэж эмээгийнхээ хин нэгнийг хайх хүслийг нь таслан зогсоож өгөхийг гуйж үүнийхэн төлөө $2 сая өгөхөө амлав. Удаан бодохгүйгээр тэр ийм сонирхолтой саналыг зөвшөөрөв. Муу найз охины дүрд орохыг хичээж эмээгийнхэн гэрт мотоциклтэй ирж түүнийг дайрах шахлаа. Жангийн зан авир нь туйлын хэрцгий байх бөгөөд хатагтай түнд маш их дургуутж байгаа бололтой. Хосууд богино хугацаанд амжилтанд хүрэсэндээ баяртай байх болно. Жан танхаа охины дүрд тоглосоор байлаа. Өдийн хоолны үеэр тэрээр мэдрэлийн системийн гэмтэлтэй гарна салгалах асуудалтай хүний дүрд тоглож өвчин сэтэрч салгалж ихснээсээ болж хоолоо идэж чадахгүй байгаа мэтэр жүжиглээ. Улмаар тэр согтуу мэд дүр үзүүлж залуу руу гараа занглаа. Төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд эмээ түүнийг гэрээсээ эхний өдөр нь л хөөж гаргана гэж бодож байсан ч харин ч үүний оронд хөвшин хатагтай ач хүүгийнхээ сонголтыг зөвшөөрч Жанд алдартай брендийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хувцас цүнх бэлгэлжээ. Нэмж дуртахад эмээ романтик болцоонд зочид буудлын өрөө захиалсан байна. Жан унтлахын өрөөнд Леог шүдэндээ сарнаа цэцэг 100 түүний өмнө гарч ирж байгаагаар төсөөллөө. Лео Жанд ганцаараа байх үед нь өөрт нь анхаарал халамж тавьж байхыг хүсч түүнд хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг нь санууллаа. Ойролцоо явж буй эмээг нь анзаарсан хосууд байраа сольж найз залуу нь аль хэдийн Жанг халамжлаад эхэлжээ. Эмээгээсээ маш их айж түүнийг гомдоохыг хүсэхгүй байгааг нь мэдээд тэр залууг шантаажилж түүнийг нуруунд дээрээ үүрхийг гуйдаг. Оройн хоолны үеэр охин түүнийг махны оронд ногоогоор хоолсонд нь залууг үнэхээр бухимдуулдаг. Гоо үзэсгэлэнт бүсгүй үйлдэлийн хариуд түүнийг чадхаар шийдлээ. Тэрээр түүнд өмхий дүрэн идүүлсэн нь түүнийг бөөлчөхөд хүргэлээ. Үүнийг харсан эмээ охиныг жирэмсэн болчихож хэмээн яаранд үнэлт хийлээ. Жан эмээтэй видео холбоосоор байнга харилцдаг тул Лео түүний бүх зүйл дуулууртай байх ёстой. Залуу эмээтэй байнга ярьж ийм ядаргаатай дарангуйлаас нь залхаж үүнийхээ төлөө тэр бас түүнд төлбөр төлж гив. Тэрээр гэрээгээ цуцлахыг санал болгож байтал гинэт эмээ өрөөнд орж ирэв. Жан нөхцөл байдлыг аварч хөвшин хатагтайд юу ч сэжиглүүлэхгүй тул залууг үнсв.
Түүний хувьд энэ нь хуурамч боловч Лео охиныг анх удаа өмсөж байгаа тул түүнд онцгой мэдрэмж төрдөг. Амралтын өдрөөр хосууд эмээгийнхээ гэрээс зүхтаж бие биенээсээ холдож завсарлага авахыг хүссэн ч эмээ тэднийг Леогийн дүүг харуулахаар үлдээлээ. Жан хүүд анхаарал хандуулж байсан ч гудамжинд хөршийн хүү түүнийг шоголлоо. Леогийн дүүг өмөрч Жан хөршийн хүү болон ээжийг нь усан буугаар шүршгэд уурсан ах нар нь болон тэдний аав залуу хосууд руу дайралт хийлээ. Лео Жан хоёр яг л Америкийн тулаанд киноны баатрууд шиг усан гар буугаар зэвсэглэн өрсөлдөгчдтэйгээ тэгш бус тулаан хийж гайхалтай ялалт байгууллаа. Оройн хосууд хүүг үргэлжлүүлэн халамжилж санамсаргүйгээр гарн шүргэлцдэг. Эмээ гэртээ буцаж ирэхэд дүүн түлхэж залуу Жан дээр унахад хүргэв. Хосууд дахин бие биедээ татагдж байгаа мэдэрч байгаа ч энэ нь зүгээр л дүр эсгэж жүжиглэж байгаа гэдгийг санаж байгаа. Хэсэг хугацааны дараа Лео Жомны хувцастай охиныг хараад цочлоо. Залуу түүнийг шоолоход энэ нь Жанг эмзэглүүлээ. Учир нь тэр туслах дүр тэнцэж тоглохыг найдаж өөрийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд бахан мөнгө чамаагүй олохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг юм. Маргааш өглөө нь тэрээр жүжигчин бүсгүйг зураг авалтын талбай руу хүргэж машины дээврийг доошлуулснаар хажуугаар өнгөрч буй хүмүүс түүнийг шооллоо. Зураг авалтын үеэр киноны гол дүр Жанг хэд хэдэн удаа цохиж түүнийг доромжилж байв. Удалгүй Лео зураг авалтын талбай дээр гарч ирэн эргэн тойрных нь хүмүүсийг цочирдуулдаг. Учир нь тэр бол тэнд байгаа бүх хүмүүс мэддэг алдартай саятан юм. Гол дүрийн баатар эмэгтэй царайлаг эрийг түүнтэй уулзахыг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байдаг ч Лео түүнийг түлхэж Жанг босоход нь тусалдаг. Тэрээр энэ дүрд хэрхэн бэлдэж орж ирснийг харсан бөгөөд хүүхдүүдийн төлөө үнэхээр хичээсэн болохоор хинч түүнийг гомдоож доромжлохыг хүсэхгүй байлаа. Охин зураг авалтаа үргэлжлүүлэн оролцож байгаа бөгөөд ээж нь түүн рүү залгасныг анзаардаггүй. Аваагүй дуудлах мессежийг хараад Жан ээж рүүгээ ресторанд уулзахаар яарав. Үнтэй овц өмсөж хувийн жолоочтой болсон охиноо алдартай жүжигчин болжээ гэж ээж нь итгэдэг. Лео өмнө энэ мессежүүдийг нь харсан байсан бөгөөд жолоочийн дүр эсгэж охины ээжтэй уулзсан нь тодорхой болсон юм. Тэр тэднийг үнтэй ресторанд авчирч ээжт нь сайхан сэтгэл төрүүлэхийг хичээлээ. Ресторанд ирсэн хүмүүс охиныг таньж гарын үсгийг нь авахыг хүсч буйнд ээжийг нь маш их баярлуулдаг. Уул нь өнөөдөр Леогийн төрсөн өдөр байсан байжээ. Уг ресторан түүний төрсөн өдөрт зориулж бэлдсэн бөгөөд зочид нь түүний найзууд байв. Төрсөн өдөр нь байсан ч гэлээ тэр залуу Жан болон түүний ээжийг баярлуулахын тулд чадах бүхнээ хийсэн юм. Охин туслах дүр тоглосоор байгаа бөгөөд аль хэдийн алдартай жүжигчин болсон хуучин найз залуугаа анзаарлаа. Жан түүнтэй хуучин харилцаа холбоогоо сэргээх гэж оролдож зураг авалтаа орхилоо. Харин охин залууг өндөр эготой байгааг хараад чи одоо хизээ юм байсан. Оройн түүнтэй уулзахаар шийдэж түүнд сэтгэл төрүүлэхээр бэлддэг. Залуу түүнд хүрэхийг оролцсон боловч Лео гарч ирэн түүнийг хориглож "Хөөе наа чи миний найз охин" гэж хэлээд болиуллаа. Шарлагсан жүжигчин залуу үл таних эрийн талаар продюсерт гомдол гаргахаар шийдсэн ч Лео саятан учраас хүн бүр мэддэг. Үүнийхээ үр дүнд жүжигчин залуу ажилгүй болж хосууд гэртээ харьцгаахаар яв. Лифтэнд Лео охиныг өрөвдөж байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч юу хийхээ ойлгохгүй байв. Тэр залуу жинхэнэ жентэлмен шиг байгаа учраас охин түүнд дурлаж байгаагаа мэдэрлээ. Оройн зурагтаар өвлийн сурталчилгаа гарч Лео өөрөө рүүгээ явлаа. Эмэн Жан залуугийн эцэг их цасны улмаас автомашины осолд орсон тул өвөл болон цасыг үзэн яддаг юм а гэж хэллээ. Жан түүнийг сэргийхийн тулд халуухан хувцас өмсөж залууд цасан болор бөмбөг өгч бага насны муу дурсамжаа даван туулахад нь тусалдаг. Хэсэг хугацааны дараа тэрээр түнд тусалсанд нь талархаж духан дээр нь няслахын оронд охины нүрийг илтлээ. Өглөө нь хосууд далайн эрэг дагуу зугаалж Жан хуучин ангийнхантайгаа уулздаг. Ангийнхан залуу Жаныг маш их сонирхож байгаагаа илэрхийлж өглөөний цай уухаар ресторанд очихыг санал болгов. Лео тэднээс нэг ч алхам холдохгүй дагна. Лео Жанд "Чи миний найз бүсгүй шүү" гэдгийг хэд хэдэн удаа санууллаа. Гэвч ангийнхан залуу Жангийн сэтгэлийг хөдөлгөж түүнд гутал худалдан авч өгөх боловч Лео гутлыг нь өмсөж романтик мөчийг сүрүүлв. Ингээд ангийнхан залуу түүнд киноны хоёр тасалбар өгөхөд тэрээр хуучин танилтайгаа харилцахад нь саад болохгүй тулд ядаргаатай Леог орхилоо. Оройн Лео гэртээ муухай ааштай ухтаж Жаныг гэртээ оройтож ирж байгааг хараад түүнийг чанга тэвэрлээ. Маргааш өглөө нь Лео өвдөж ухаан алддаг. Эмч хэлэхдээ энэ залуу маш их өвчтэй бөгөөд өдөр бүр асаргаа сувилгаа авах шаардлагатай гэлээ. Үнэн хэрэгтээ тэрээр баг зэрэг ханиад хүрсэн боловч эмчтэй Жанд худлаа хэлүүлэхийн тулд ахуулсан байв. Халамжтай найз охин байхыг хичээсэн тэрээр Леод үсээ угааж хооллоход нь тусалдаг. Тэдний хооронд харилцан хайрын оч өсөрч байгаа ч хосууд гэрээний нөхцөлийг зөрчхөөс имээдэг. Оройн Лео охины дуртай тоглоомыг тэрвэн унтаж хажууд нь байхыг хүслээ.
Охин түүнийг үнсхийг хүсч байгаа бөгөөд Лео үнийг нь мэдэж хариу үнсгээр нүдээ нээлээ. Тэднийг яг гоё романтиклаж байтал хаалгыг нь хүчтэй тогших чимээ сонсогдов. Леогийн найзууд гэрийн үүдэнд санд руу иржээ. Эцгийнх нь муудалцсан тул Лиан, Жо хоёр амьдрах газаргүй болжээ. Жан уура барьж ядан тэр Леогийн найз болон тэрэгцэртэй охиныг дотроо түүхшөв. Тэрэгцэртэй охин худлаа Леогийн анхаарлыг татахыг хүсч байгаад Жан итгэлтэй байлаа. Дараа нь Жан тэр хоёрын яриаг сонссон бөгөөд тэд Леог хууран мэхэлж мөнгийг нь луурдах гэж байна гэж бодлоо. Охин зүү тавьж Лианы хөл рүү хатгсан ч ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэр найз залуудаа түүнийг хуурах гэж байгааг нь сонссон тухайгаа хэлсэн ч тэр үүнд итгэхгүй байгаа нь түүнийг гэрээсээ явах шийдвэр гаргахад хүргэжээ. Эмээ Жантай уулзаж бухимдлаас нь төр зуур ангижруулахын тулд дэлгүүр хэсгийг санал болгов. Оройн Лео охин эмээ хоёртойгоо уулзаж хууран мэхлэгчдийг илчилж чадсан гэдгийг мэдэгдэв. Лиан үнэхээр алхаж чаддаг бөгөөд Лео тэднийг өрөвдөж мөнгөний тусламж өгөхөд бэлэн байсан ч түүнийг хуурсанд нь уурлаж найзуудтайгаа муудалцжээ. Жангаас уучлалт гуйсны дараа хосууд эвлэрдэг. Эмээ нь хосуудад маш их баярлсандаа зүрхэн өвдөж түүнийг эмнэлэгт хүргэв. Удалгүй Лиан гарч ирээд Лео Жан хоёрын гэрээг олсон байв. Тэр тэднийг илчлэхэд бэлэн байгаа бөгөөд хүссэн зүйлээ авахын тулд охиныг шантажлж эхэлдэг. Жан залууд юу ч тайлбарлалгүй гэрээсээ гарав. Тэр түүнд чин сэтгэлээсээ хайртайж хамт байж чадахгүй байгаа тул найзтайгаа архиуж өрөвдөлтөй уйлдаг кинонд тоглодог. Хэсэг хугацааны дараа Лиан Леог тэрхийг оролцсон боловч эмээ ач хүүгээ Жантай харахыг хүсч байгаа тул тэдний харилцаанд дургүй байв. Эмээ нь тэдний гэрээний талаар олж мэдсэн боловч тэдний мэдрэмж чин сэтгэлээсээ бодтой гэдгийг мэдэрсэн болохоор үүнийг өчүүхэн зүйл гэж бодож байгаагаа хэлв. Лео охиноос уучлалт гуйж дараагийн 100 жилийн турш аз жаргалтай хосууд байх шин гэрээ байгуулахыг санал болголоо. Жангийн ээж үүнийг сонсоод тэр залуу болон түүний чимэгтэй өвгөнд нь итгэдэггүй тул хосуудыг уулзахыг хориглов. Лео ээжийнх нь үзэл бодол хандлагыг өөрчлөхийг хичээж тэдний гэрт ирж гэрийн ажилтнанд туслахыг хичээлээ. Гэрийн ажил хийхээ мэдэхгүйгээс болж гал тогооны өрөөг нь шатааж санамсаргүйгээр хүнжлийг нь уурж хаях шахлаа. Лео алхдаг гам шиг болж хуурсан ч охины дэргэд байхын тулд юу ч хийхэд бэлэн байлаа. Ээж нь түүний санаа зорилгыг үнэн эсхийг шалгаж залуугийн толгойг ногоон өнгөөр будсан ч тэр Жангийн араас хөөцөлдөж хүмүүсийг ээжийнх нь гоо сайхны саланд үйлчлүүлэхийг урьсан хуудас тараасаар байв. Охиндоо үнэхээр хайртайг ойлгосон ээж нь залуугийн үсний будгийг угааж Жантай болцохыг зөвшөөрдөг. Эмэгтэйн толгой дээр нь зөөлөн хурч байгааг мэдэрсэн Лео ээжигээ санаж охинтой нь гэрлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Үүнийг сонссон Жан сүм бууж болон гэрлэх санал авахыг тесэн ядан хүлээж байлаа. Залууч цаг заваа гаргадаг. Нэг ресторанд түүнийг уурж залууныг өвдөг дээрээ сөхөрөхөд охин гараа сунгаж байхыг харсан ч Лео зүгээр л гутлынхаа үдээсийг үдэж байгаа бололтой. Тэрээр амттан дотроос сүм бууж хайж Белог сүм буужинд зориулсан гэж боддог ч хүлээгдэж буй бэлхэн хаанаас ч олдохгүй байлаа. Уурлаад Леотой маргалдаад яваад өгнө. Удалгүй продюсер түүн рүү залгаж жижиг дүр дөрч удахгүй зураг авалтанд оролцох хэрэгтэй болов. Жан сурталчилгааны зураг авалтад очиж гүнжийн хувцас өмсчээ. Зохиолын дагуу ханхуу түүнийг үнсэх хүртэл унтаж байгаа дүр эсгэн хэвтэх ёстой. Лео зураг авалтын талбай дээр ханхуугийн хувцас өмсөн гарч ирэх ба тэр охиныг үнсэж сүм бууж бэлгэлдэг. Багийнхан түүнээс тимээ гэж уриалахад тэд бүгдээрээ өөрийг нь хуурч гинтийн бэлэг бэлтгэх гэсэн үйлдэл байсныг ойлгов. Жан Леогийн эхнэр болохыг зөвшөөрч хосууд эвлэрдэг. Хэсэг хугацааны дараа тэд ээж эмээ хоёртоо удахгүй болох хурмын талаар мэдэгдэв. Энэ үед Жан бөөлжиж жирэмсэн болох нь тодорхой болж хосууд удахгүй хүүхэдтэй болно. Энэхүү бичлэг таалагдсан бол лайк сабаа дараарай.